За энэ бас их зөв асуудал оруулж ирсэн. Энэ их хурлын тогтоолын төсөл төр байгаа юм байна. Тэгэхээр энэ сэжигтийн яллагдагчиж биш энэ гэрчээр дуудаад сүүлд нь ингээл ийм практик халах нь өнөөдөр бас зөвөө хүний эрхийн талаас. Дээр нь өнөөдөр хүндсэн хуулийн заасан өөрийнхөө гэр бүлийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэдэг. Өөрийнхөө одоо хамгийн одоо өөр дотны хүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэдэг ийм одоо үндсэн хуулийн зарчим байдаг. Гэтэл ч одоо мөрдөх байгууллага бусад одоо шалгах, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг энэ хүрээнд бол энэ хуулийн үндсэн хуулийн чинь зарчим угаас алдагсаар ирсэн. Энэ дээр энэнийг одоо давхар энэ асуудлыг оруулж ирэх асуудал байна уу? Цаашдаа яах? Одоо ингээд эхнэр нөхөр хоёрын хүүхдийн аваачаад танаа ингээд заавал мэдүүлэг авахыг шалгадаг.